Хань гэдэг хань биш. 313,535 тоод хэрэг. 1993 оны 11-р сарын 8 өглөөний 7 цаг 42 минут. Нойргүй онсон жижигүүрийн цагта хоногийнхоо ажлын мэдээг багцалж нийт бүрэлдэхүүний өглөөний рапортод илтгэхээр бэлтгэж суутал хаалга нь пархийн онгойж үсэн сэгсэж нус нулимснаа хахад цацсан бүсгүй гүйж орж ирснээ үгч хэлж чадахгүй ордуу тавин цорхров. Альж цагдаагийн жижигүүрийн ажилтнууд ийм зүйлд тассан байдаг болохоор цагдаа тунж тайван байдалд бие зэхэлж зөөлөн дуугаар зүгээр наашаага суучих амьдралд юу ч тааш тохиолдож бодно. Сандалтгүй тайван сууж байгаад ярьда усуух уу. Бүсгүй нилээд амсхийн эмэгц юу болсныг зуухан лавлахад өглөө ээлжийн ажлаас буугаад ирэхэд нөхөр нь босдод алагдсан байсныг айж балмагдсан эмэгтэй хойно урд нь оруулан ярьж арайхийн ойлгуулв. Цагдаа нар золгүй бүсгүйг тайвшрах тусам нь ахиулан асуусаар нөхөр Төмөрбаатар нь толгойдоо буудагдаж нас орсныг ойлгож шуурхаа бүрэлдэхүүнийг яаралтай гаргахаар прокурор Мөрдөн байцаагч Шинжээч нар руу дуудлага явуулж хэргийн газрыг хамгаалахаар эхний хэсгийг гаргажээ. Зүүн хараагийн хүнсний комбинатын 11-р байрны 285 тоотод бүрэлдэхүүнийг ирэхэд диван дээрх талигаачийн цогцсыг ханаасаа хагдсан бүсгүй зууран бархирч байсныг элэг эмтрэн харж түргний жолооч амраа арайхийн цогцсноос салган авч дээд давхрын айлд оруулсны дараа хэргийн газрын үзлэгээ эхлэв. Талигаач Төмөрбаатар нь Багдаа хүүхдийн колоноор хүмүүжж байсан цагаас хойш л колон төмрөө гэж нэршиж зүүн хараагийнхаа андахгүй болсон хүний нэг л дээ. Эхнэр нөхөр хоёр хоорондоо эвтэй нартай харагддаг. Домын 8 хориотой байхаас эхлэн ил талд 8 хийж гарсан сүүлийн үед ховын дэлгүүр нээж ийм дэлгүүрүүд дотроос чамгүй орлоготой тооцогддог. Эхнэр нөхөр хоёрын айл нь ч 8-нд морддог байжээ. Хэргийн газрын үзэлтгээр гавтаа улмөр илэрсэнгүй. Калибр буугаар туханд нь тулгаж буудсан шинжтэй байх бөгөөд сум нь гадагш гарсангүй. Гавлд тогтсон бололтой. Биеийн бусад хэсэгт гэмтэл бэртэл гадна үслэгээр мэдэгдсэнгүй. Өрөөнд дотор тэмцэлдэж ноцолдсон шинж тэмдэггүй. Буудагдсанаас хойш хохирогч хөдлөөгүй байв. Тэднийд буу айсангүй. Ер нь буугүй айл гин. Үслэгдээ усмагцсан. Гунж гутарсан өрөвдөлт эмэгтэйг арга буюу байцааж байдлыг тодруулахаас аргагүй болов. Зовлон хагцалд унсан уй гашуу дунд нь хохирогчийг байцааж шалгаах нь ёс суртахуунгүй ажиллагаа боловч цагдаагийн албаны шуурхай ажил үүнийг шаарддаг болохоор зайлах аргагүй. Заримдаа ч муухар алхам хийхийг шаарддаг алба хойно. Хохирогч байгалмаа анхны мэдүүлэг. 1993 оны 11-р сарын 7-ны 23 цаг өнгөрч байхад би гэртээ өөрийн талигаач нөхөр Төмөрбаатар түүний найз Нима нарын хамт орж ирээд Нима удалгүй гэртээ харна гэд буцаж явсан. Би энэ шөнө ажилдаа байсан тул 24 цаг үед ажил руугаа явсан. Гарч явхад Төмөрбаатар унтлагын цагаан өмд цамцтай том өрөөнийхөө диван дээр хэвтээд үлдсэн юм. Хүүхдүүд маань унтаагүй байсан. Манайх 4-9 настай 2 охинтой. Манай дэлгүүрт худалдагч хийдэг Алмин туяа гэдэг хүүхнийг гуйж хүүхдүүдтэй хантаа онуулсан. Тэр ч унтаагүй үлдсэн. Би бүх өрөөнийг ирлүүдээ унтраагаад хаалгаа гаднаас нь цоочлоод түлхүүрээ аваад явсан. Манай хаалга 2 цоочтой. Тус бүр 2 түлхүүртэй нөхөр бит 2 тал байдаг. Ажил дээр ирэхэд манаач залуу, оюун чимэг, машинч отхон дулмнаар таарлцсан. Тэгээ би шууд лаборатори өрөөнд ороход тэнд бой нурын солонг байсан. Шкафны дэлгүүрээ гэртээ мартсан байсан тул лаборатори өрөөнөөс хөхөнгийн халаатны урангаа авч ажлынхаа байрны ширээг арчиж дээр нь унтсан. Нэг сэрэхэд өглөөний 4 цаг болж байсан. Жаахан сууж байгаад харахад ээлж анхлагч жүгдэр намжил зогсож байсан. Дээш лаборатори өрөөнд ороход өсчин манд хуйг машинт солонгоо лаборант оюун чимэгнэр унтж байсан. Дахиад өрөөнд орж 1 цаг хэртээ унтсан. Босч шалаа угааж цэвэрлэгээ ээж дуусаад дээш харахад багтал бямбтанд дорж нарав талах идэж байсан. Намаа идгэсэн боловч би идээгүй. 7 цаг 5 минутанд ажлаасаа гараад явж байхад диспетчер одноо таарсан. Одноо танай инженертэй шүнжин буу аллаа. Одоо хараад хүнсний занх явна гэд гарсан. Намайг гарахад үүдний харуул гамболд бүүтгэндээ суучихсан тонгоогоод юм бичиж байсан. Гэртээ ирээд хаалгаа онгойлох гэтэл түлхүүр ирэхгүй байв. Түлхэд үзэхэд цоожгүй онгорхой байх юм. Орж коридорынхоо гэрлийг асаагаад жижиг өрөөрөө шагаахад том охин маань сэрж
ээж ирлээ гэж байв. Би эргээд том өрөө рүү харахад төмөрөө диван дээр цагаан хувцастайгаа хөвтөж байхаар нь сэрээгүй тэр чигээрээ унтажтэй гэж бодоод гэрэл асаагаад харахад орны урд цус. Төмөрбаатарын хамар амнаас ч цус гойдсон байхаар нь орилж толгооноос нь зурж авсан. Тэгэхэд хоёр хацар би энэ хөөөвдөл болсон байхаар нь туяа гэж орилоод нэг юм хэлсэн. Юу хэлснээ санахгүй байна. Та нөхрөө яагаад ийм болсон гэж бодож байна? Ямар нэг ус хонцонтой хүн л ингэсэн байх. Тийм хүн би юу? Мэдгүй. Сэжиглж байгаа хүн байна уу? Байхгүй, хэнийг гэвдэ. Урд ороо нархиулсан уу? Уусан. Бид айлд очоод ирсэн юм. Танад буу би юу? Байхгүй. Та бүхэн бушуухан шалгаад учрыг олж эзнийг нь тогтоогоод өгөөчтэй. Яасан хэцүү хорвоовдэ гэсээр завсарлаж хохирогч ойлж бүдэтсээр гарчээ. Ингээд цагдаагийн хэлтээс мухар эрэлтэйгээ оцоржээ. Байгалмаагийн мэдүүлгийг ажлын газрынхан нь баталж байв. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хохирогч Төмөрбаатарын дух гавлын өндөдөх гэмтлүүд нь калибр буугаар ойрын зайнаас боодогджээ. Төмөрбаатар нь нас барахын өмнө хүчтэй зэргийн согтолтой байсан өхөлд хүргэх босод ямар нэгэн өвчнгүй гэж дүгнжээ. Биеийн босод хэсэгт гэмтэл байсангүй. Төмөрбаатарынд тэр шөнө хонсон гол гэрч Алиман Туяагийн мэдүүлгийг сонсъё. Алиман Туяа 20 настай худалдагч. Би 1993 оны 11-р сарын 7-ны өдрийн 18 цаг орчим гэртээ хоол ундаа хийх гэж байж байтал гэрэл унтарсан. Энэ үед Төмөрбаатарын 2 дугаар ангид сурдаг охин нэрээд ээж таныг дэлгүүрээсээ нэг күртэг аваад ирээч гэж байна гэхээр нь дэлгүүр рүү очиж эмэгтэй хүний күртэг нэг ширхгийг аваад гэрт нь хүүхдийн дагуулад ирэхэд тэднийд Төмөрбаатар ихнэр байгаль нь Няма гэж тэднийд урд өмнө очдог байсан нүдний шилтэй ах Тунгалаг гэдэг игч ийм 4 хүн ширээ тойроод юм яриад сууж байсан. Намайг ирэхэд 18 цаг хагас орчим л болж байсан байх. Тэр дөрөв сүулдэ гарч яваад удалгүй буцаад орж ирцгээсэн. Тэд айлаас спирт авсан тухай арх дарс мөнгө төгрөгөл яриад байсан. Арх авах болтой ярилцаж байсан. Харин нүдний шилтэй Няма гэдэг ах орж ирээгүй. Тэд ярилцаж байгаад гараад явсан. 23 цаг өнгөрч байхад хаалга нүдхээр нь Төмөрбаатарын том охин онгойлгож өгсөн. Төмөрбаатар байгаль Няма 3 орж ирсэн. Төмөрбаатар ах хаалга ундаа онгойлглоо гэж уурлаад охиноо аашлаад байсан. Няма ах Төмөрбаатарт чи одоо арх уучгаад ингэж уурлаад байж болж байгаа юм уу гэхэд Төмөрбаатар танд хамаагүй. Та одоо яв гэртээ ар гэхэд Няма ах яваад өгсөн. Төмөр ах хаалгаад өгчээд том өрөөндөө орсон. Би жижиг өрөөнд 2 хүүхдийг нь авчаарч унтуулсан. Байгалийн орж ирээд чи над хоёртой хантай наанаа унтчих би ажилтаа. Төмөрөө унтчихлаа гэсэн. Байгаль 12 цагт ажилтаа гэж би мэднэ. Удалгүй байгаль том жижиг өрөө коридорын гэрэл унтраагаад хаалгаа гаднаас нь түлхүүр шаржигнуулан цавжлоод яваад өгсөн. Би энэ үед унтаагүй байсан. Тэгээд бид унтаад өгсөн. Өглөө 6 цаг 45 минутанд төмрөөгийн баг хөвгт нь бийцсэн гэд бахаар нь бийц сулчхаад эргээд эвдсэн. Байгаль гаднаас орж ирээд жижиг өрөө рүү шагаахад охин нь ээж ирлээ гэж гэхэд бийсэрсэн. Байгаль том өрөөнд орсноо. Яна альма төмрөөг буутчихсан байх шүү дээ гэж хэлсэн. Би гайхаж одоо тэгээд яана гэхэд чи урагш хэлгүрэг би имлэг сэргийлэхэд хэлий гэсэн. Би шууд дэрээвэнд байдаг байгалагчийн ээжтэр нь очиж хэлсэн гэжээ. Төмөрбаатарын хүүхдүүд ч үүнээс өөр юм мэдэхгүй байв. Ийхүү битүүлэг хэрэг болж хоёр. Энэ хооронд цагдаагийн ажилтнуудын хөдөлмөрлсөн үйл арга ажиллагааг тэр чигт нь орхиж хил амнаас өөрийгөө молтлоод өнөөхөл золгүй хөрчөө эргэж байцаасныг харъя. Сэжигтэн байгалмаа 2 дахь байцаалт. За байгалмаа үний юм ярьцгаая. Та ямар зорилгоор нөхрийнхээ амь насыг буснуулж байгаа юм бэ? Танаас өөр хин чи биш шүү дээ. Та чинь юу ярьж байгаа юм бэ? Арайчтай яалаа гэж эзнээ олоорой гэж та нарт надаас өөр дийлэх хүн олдохгүй байна уу? Та мэдхгүй гэж байна уу? Би үнэхээр мэдхгүй байна. Би ажил дээрээ байж байгаад л хурж ирсэн. Та ажилдаа байснараа халах авчилж мэдхгүйгээд өнгөрнө гэж бодож байгаа бол энэ дүүрэл болох байх шүү. Би үнэхээр мэдхгүй байна. Та ажилдаа очихоос өмнө нөхрийнхөө амь насныг буснуулсан байх. Над итгэхгүй байж болно. Манайд хонсон Алиман Туяа манай хүүхдүүд унтаагүй байсан. Таны л гараар энэ бүх золгүй явдал үлдэгдсэн байна да. Та бодолтой надад тийм цаг боломж гараагүй. Буу сумлж буудаж чадахчгүй. Би хаанаасаа буулах юм бэ? За яах вэ? Та хийгээв гэж бодъё. Хийсэн хүнийг нь та хэлж өгөндөө. Яасан хэцүү юмдээ би яаж мэдэх юм?
Та нарт очиж надаас өөр хүн олдсонгүй юу гэд ихэр татан толгоогоо баслан бархирчээ. Яллагдагч байгалмаа дахин байцаалт. Мөрдөн байцаагч Баттулгын авснаар тэрлэлээ. Би 11-р сарын 7-ны 23 цаг үед өөрийн нөхөр Төмөрбаатар түүний найз Нямаа нарын хамт гэртээ орж ирсэн. Тухайн үед архи их уусан байсан болохоор гэртээ чухам яаж орсноос санахгүй байна. Төмөрбаатар нь Нямааг хөөгд байх шиг байсан. Манад алим туяа гэж хүүхэн байсан бөгөөд би түүнийг өнөөдөртөө 2 дүүгээ аваад эндээ хончих гэж хэлсэн. Төмөрбаатар хувцсаа тайлаад унтсан бөгөөд миний толгойд түүний хүүхдэд зодж байгаа байдал бодогдоод байсан. Гадагш гарч ажилдаа явъя гэж байснаа. Ер нь нөхрөө алчихъя гэж бодоод эргэж сэмхэн гэртээ орж ирээд жижиг өрөөний хаалгыг сайтар хаагаад том өрөөнд орж хаалгыг нь хааж ханы шкафны цаана пальтооны ард байсан калибр бууг 50-р шкафнаас сум авч сумлаад диван дээр унтж байсан Төмөрбаатарын хөл тал зогсож байгаад туханд нь дуулгаад буруу хараад гохын дарсан. Буу санснаас чанга дуурсан тулам би өөрөө зочиж дотор эвгүй орхисон. Бууг юмд баагаад авч дрэв нь орсон. Эмээгийнхээ хашааг давж гэрт нь ороход дүү унтж байсан. Сэрээгээд эмээ хайцсан байхэд тэр сангийн аж ахуйр явсан гэсэн. Би шууд л энэ бууг устгачаараа гэж хэлж өгөөд ажил дээр очсон. Та яагаад нөхрөө алах болсон юм бэ? Гол шалтгаан юу вэ? Тэр бид нарыг ална гэж эрүүл согтуу альч үедээ хэлдэг байсан. Надтай амьдрсан цагаасаа эхлэн намайг зодож зовоодаг байсан. Зодохдоо гараараа цохих, өшөглөж унгах, утга заазураар ир араар нь цохих, утганы үзүүрээр хатгах, шалны модоор зодох, өстөж тарих толгоог зохиж зовоодаг байсан. Зодуулсны улмаас биедтэй нь үлдсэн гэмтэл шарх сорив байна уу? Тухамд хөмсгний баруун талд зүүн дээд талд ташуу байралтай 2 хөндлөн зураас байгаа. Үүний баруун талынх нь 1992 онд бариултаа ягаар зогсон. Зүүн талынхыг нь сая 9-р сард гарч идэнгээр зохиж гэмтээснээс үүссэн сорив. Зүүн талын гуйруу 1991 оны 4-р сард ташуураар зогсны улмаас махан тасарч авгар сорив үлдсэн. Зүүн талын гаруун буугууд 1993 онд хутганы үзүүрээр хатгсан. 93 оны 10-р сард мөн хутганы үзүүрээр хатгаснаас сорив үүссэн байгаа. Баруун талын гарын тохооноос арай дээгүр 3 удаа хэрчлээ сэлбрээр хутганы үзүүрээр зүссэн сорив байгаа. Мөн бугууны харалтаа хэсэгт үүссэн соривнуудыг 1993 оны 10-р сарын 16-ны шөнө зодож хутгаар гэмтээсэн болно. Баруун талын бугуун ард хэсэгт хадаасны сорив байгаа. Үүнийг 1992 онд хатгсан. Баруун талын гоёнд сүхний сорив байгаа. Эдгээрийг 1992-оос 93 онд хатгаж гэмтээсэн. Төмөрбаатар танд гэмтэл учруулахыг үзэж харсан байна уу? 1993 оны 9-р сард намайг хүнсний үйлдвэрт ажилтаа Хатанбаатар нарын хамт явж байхад төмрөө урд явж байснаа гинтхэн эргэж хараад дохроо урт гарч идэнгээр зогсон. Нарны өртөө бүүсийн хажуугийн уурын зоохонд намайг чирж оруулаад төмрөөр зогсныг ванчиг мэднэ. Манад дуламсран Эрдэнэт орч нарыг байхад төмрөө намайг зодож хоолны халуун савыг цонхоор авч шидсэн. Энэ үед калибр буу гаргаж том өрөөнд 3 удаа буудсан. Нэг удаа намайг галзуухны өрөөнд хоолоо шахаад чамайг дургу хөргөх юм бол завчиж ална гэж сүхээр завчхад галтгооны өрөөний хаалга завчигдсан орон байгаа. 1990 онд төмрөө намайг зодож хүүхэд дутуу гаргуулад жорлонт хийгээд усыг нь татаад урсгасан. Бараг биелэлээ олчихсан эрэгтэй хүүхэд байсан юм. Намайг эрэгтэй хүүхэд гаргана гэхээр чиний гаргасан хүүхдийг чинь хэн тичээх юм бэ? Нэмж хүүхэд гаргавал би машин худалдаж авч чадхаа болчихно гэж уурладаг байсан. Үүнээс л болж хэрүүл зодон гардаг байсан. Ийхүү мэдүүлэн шалгагдаж байна. Байгалмаагийн ярьсан зүйлүүдээс хэсэгчлэн батлагдсан зүйлүүд хэрэгт авагдсан байна. Тухайлбал гарч идэнгээр духруун цохигсон, өрөөндөө 3 биш ч гэсэн 1 удаа буудсан зүйлүүд байв. Бууг дүүн тэр шөнө зайдуу газар авчиж болсныг гаруулan авчээ. Яллагдагч Найдангийн байгалмаа 1963 онд Сэлэнг аймгийн Зүүн Хараа хотод төрсэн тусгай дунд боловсралтай модны үйлдвэрийн технологич мэргэжилтэй Зүүн Хараа хотын 5 дугаараараа 9 дугаар хэсэг 11-р байрны 2-285 сууж байсан. Спиртийн үйлдвэрийн дулааны станцад машинч ажилттай 4-9 насны 2 охинтойгоо үлдсэн. Эхээс зургуулаа ээж нь тэтгэврт байдаг. 5 дүүгийн баг нь 10 настай. 20 настай дүү Баяраа нь дээрмийн гэмт хэрэгүүлдээд Зүүн Хараа хотын чанга тэглэмтэй шоронд ял эдэлж байгаач. Байгалмаа урд нь 1 удаа
гэрлээд салсан хүн юм байна. Одоо эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн бэгээр ял сонсгон цагдан хорж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.